За байж хаанаас мөнгө олох вэ? Энд байна уу? Аль эсвэл энд? Оллоо! За минь цай байцгаанууд гэхээр энэ удаагийн бичлэг ийхүү эхэлж байна. Энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд маш богино хугацаанд асар их хэмжээний мөнгийг яаж олох талаар тайлбарлаж өгөх болохоор та бүхэн маань бичлэгээ дуустал хамт байгаад лайк дараад бас subscribe дараагүй байдаг бол subscribe дараарай. Тэгээд би та бүхэндээ одоо ярьж өгье. Тэгэхээр асар их хэмжээний мөнгийг богино хугацаанд яаж олж болох вэ? Энэ маш олон арга байдаг. Тэр нь ямар нэгэн сайт дээр бит тавьж мөрий хийх ч юм уу. Энэ гэхдээ маш их эрсдэлтэй. Тэгвэл ямар ч эрсдэлгүй гэвэл хүнээс хүүтэй мөнгө зээлж болж байна. Гэхдээ бас шатна. Тэгвэл ямар ч эрсдэлгүй нэг маш богино хугацаанд асар их хэмжээний мөнгө олох боломж байна. Тэр нь юу вэ гэвэл миний ард харагдчих буй энэ ямаа. Тэ. Энэ ямаагаар маш богино хугацаанд асар их хэмжээний мөнгө олж болно. Яагаад гэж юу? Энэ ямааг зараад 200-300 мянган л болно штэ гэж байж болно. Гэхдээ түүний нэг сам ноолоор 5,000 төгрөгтэй тэмцдэг гэж бодоод үзье л та. Тэгвэл нэг шуудаа ноолоор 1 саятай тэмцдэг гэвэл та итгэхгүй. Тэр энэ маш эргэлзээтэй. Гэхдээ нэг хил ноолоор одоогийн байдлаар зах зээл дээр бол 140-с 120-ын хооронд хэлбэлцэлттэй байгаа гэж үзвэл нэг шуудаанд 8 хил ноолоор орлоо гэхэд ерөнхийдөө сая орчим давна гэсэн үг. Тэ, энэ маш амархан байгаа сте. Тэгээд яг яаж ямаас амнах юм бэ? Яаж энэ ноолуурыг нь гаргах юм бэ гэвэл маш амархан. Би та нарт одоо яг тайлбарлаж өгөх гэж байна. Тийм болохоор тайлбартаа маань хамт байгаарай. Юун түрүүнд ямаага хөдөлгөөнгүй болгох үүднээс хоёр талаас нь уяагаар татаж хэвтүүлж байгаад самнахгүй болгоосо босоогоор нь самна гэдэг худлаа л да. Яг ингэж самнах хэрэгтэй. Ямаа самнахтаа бидний ашиглах хамгийн ихний сам бол энэ том сам. Энэ том самны үүрэг зориулт гэвэл ямааны орооцолцсон үсносыг энэ ерөнхийдөө ширэлтийг нь гаргах үүрэг зориулттай. Харин дараачийн ашиглах сам бол энэ дунд зэргийн сам. Дунд зэргийн самны үүрэг зориулалт нь ширэлдээ гаргасны дараах ноолуурыг нь хамах үүрэгтэй. Харин дараачих нь энэ нарийн сам. Энэ нарийн самны үүрэг зориулалт гэвэл нарийн хэсгүүдийн ноолуурыг нь авах зориулалттай байгаа. Яг ингэж. Харин хамгийн сүүлд энэ шунаг буюу үсний машин шиг энэ модтой энэ төмрөөр хүзүү болон чихний ар хэсгийн нарийн ноолууруудыг нь авах зориулалттай юм. Энэ маягаар ямааныхаа хоёр талынхаа самнаснаар бид эцэст нь ямааны ноолуураа хурааж авч чадлаа. Өнөөрөө нэг ямаанаас дунджаар 400 г ноолуур гардаг байна. За тэгэхээр бичлэгээ дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж ирэх явцад ерөнхийдөө бид бүхэн энэ самнууд яг өөрсдийн гэсэн ямар үүрэг зориулттай гэсэн гэдгийг нь ер нь мэдэж авсан байх гэж найдаа. Бас дээрээс нь энэ ард харагдаж байгаа ямаанаас хэр их ноолуур гарч болдгийг мэдсэн байх гэж найдаа. Бас түүн дээрээс нь тэр ноолууруудыг нийлүүлээд хэр их хэмжээний мөнгө бий болж болохыг мэдсэн байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ бол Монгол дахь яг үндсэн маш богино хугацаанд асар хэмжээний мөнгийг олох боломжтой ажил шүү. Тийм болохоор ямаа аваарай гэдэг хөхтэй. Ямар ч тач энэ удаагийн бичлэгийг хөрөө дууслаа. Энүүгээр одоо би юу авдаг юм те. Энэ угаасаа минийх болохгүй л дээ. Энэ угаасаа аав ээж юм зарцуулах бах. Тэгээд ямар ч тач энэ удаагийн бичлэгийг хөрөө дууслаа. Бичлэг таалагдсан бол энэ доор байгаа лайк гэдэг товчон дээр дараад, subscribe дараагүй байдаг бол subscribe товчон дээр дараа тэгээд хажууд нөрлөх хонхон дээр таснаар энэ мэтчлэн хөдөөний бичлэгүүд орох болно те. Тэгээд ямар ч тач миний бичлэгтэй хамт байдаг та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.